Эрли зохины дуйл 1-р бүлгийн 13 дугаар хэсэг. Төгөлдрийн найзуудтай танилцаж тэр орой инээд хөөр дунд суусан нь Ануужингийн санаанаас юур гарсангүй. Амьдрал хүн бүрт адилхан байдаггүйч хүн бүр өөр өөрийн зовлонг үүрч явдаг гэдгийг тэр урд нь мэддэг байсан атал энэ удаа арай өөрөөр ойлгожээ. Тулгай хошигнож бусдыгаа хөгжөөд суусан ч хүний нутагт амнасаа алдах шахсан нэгэн. Даруухан үг дуу цойдоо бадрах жалгаагүй шарх сорвтойгоо эргэж ирсэн. Төгөлдөр нялх охиноо тэрвэрж маргаашийнхаа төлөө тэмцэж явах хэрн бусдын төлөө санаа тавьж инээж чадсаар байлаа. Харин өөрөө яасан бilé? Нөхөртөө зодуулсан. Ажлаасаа халагдсан. Тэгээд бүх зүйл дуусчихсан мэт өөрийгөө өрөвдөн сууж байжээ. Тэрээр энэ өглөө шүүхээс ирсэн дуудлагыг дахин уншив. Салах өргөдлийг нь хүлээн авч эвлэрэх хугацаа олгосон тухай мэдэгдэл байлаа. Ануужин цонхны дэргэд хэсэг зогсон гудамжаар яран өнгөрөх хүмүүсийг ажиглав. Хүйтэн салхи хүлээж автобусны буудал дээр хүмүүс бие биедээ наалдан зогсох нь энэ хотын амьдрал үргэлж ирсээр байгааг сануулах мэт. Нөхөртөөгөө дахин хамт амьдарч чадна гэж төсөөлөхө болжээ. Хайр гэж бодож авсан зүйл нь айдас болон хувирсны дараа эргээд өмнөх шигэ болно гэдэгт итгэхэд бэрх байв. Гэвч өнөөдөр шийдвэр гаргах гэж яарахыг хүссэнгүй. Юуны өмнө өөрийгөө авч үлдэх хэрэгтэй. Ажилтай болох хэрэгтэй. Аав ээжийнхээ нуруун дээр дахин ачаа нэмхийг хүссэнгүй. Хүний өрөвдөх харц бусдын тус дэмээр амьдрахыг ч хүссэнгүй. Эмч болох гэж нойргүй хонсон олон шөнө төгсхийн төлөө гаргасан хичээл зүтгэлээ ингэж орхих эрх өөрт нь байхгүй мэт санагдана. Шүүхэн өгсөн хугацаа дуусгаас өмнө саллтынхаа асуудлыг ч цэгцлэх ёстой. Харин түүнээс цаашхыг тэр дундаа сэтгэл зүрхнийхээ тухай бодох цаг зөндөн бий. Төгөлдрийн тухай бодохоор цээжинд нь үл мэдэг бүлээн мэдрэмж төрдөг басна нь үнэн. Гэхдээ тэр хүнч бас өөрийн гэсэн ачаатай. Гэгээг өсгөх үүрэгтэй, мөнгө олох хэрэгтэй, амьдралаа шинээр босгох хэрэгтэй. Тийм байхад өөрийнх нь эргэлзээ, өөрийнх нь хүсэл мөрөөдөл хэн нэгэнд дарамт болж болохгүй. Ануужин дэвтрээ хааж урт санаа алдав. Хайр сэтгэл зүгтаад явчихгүй. Харин өнөөдөр түүнд ажил хэрэгтэй байлаа. Хизээ нэгэн өдөр бүх зүйл намжиж өөрийнхөө өмнө нүүр бардам зогсож чаддаг болсон тэр цагтл зүрх сэтгэлээ сонсъё гэж боджээ. Цонхоор тусах хаврын бүдэгхэн нарыг ширтэн зогсохдоо Ануужин өөрөн ирэхгүй үл алиг нэмсэглэв. Энэ удаа тэр хэн нэгэн ирж өөрийг нь аварна гэж хүлээхгүй. Харин өөрийнхөө амьдралыг бусдаа босгохоор алхаж эхлэх болно. Сэтгэл нь хөнгөрч таадаа мэдрэмж төрхийн сацуу бүх биеэр нь бүлээн урсгал тарж эмзэг дэлбэн чийгдэг шиг боллоо. Энэ чухам юу вэ гэдгийг тэр сайн мэднэ. Хүний жамсны хүсэл гэдэг сэтгэлээс огт ангид оршдоггүй аж. Айдас, гомдол, ядаргаа бүхний цаанч эмэгтэй хүн хിവэрэ үлддэг юм байна. Амьдралд нь анх удаа биш ийм мэдрэмжийг буруутгаж өөрөөсөө ичхэ болжээ. Эцсийн эцэс тэр хайрлаж, гомдож, дахин босож яваа 26 настай эмэгтэй хүн билээ. Араас нь хушуурангүйх олон ирчүүд амьдралд байсан. Одоо ч бий. Гэвч түүний сэтгэлийн орон зайд төгөлдрөөс өөр хинч орших хэрэггүй. Үгүй бол насаараа ганц би явсан ч чадна. Хүний эхнэр болж айлын бэр вэж үдсэн. Өөр юу хэрэгтэй гэж Ануужин улам бүр тайвшран хувцаа талаад шүршүрт орлоо. Хэдхэн жилийн өмнө оюутан миссийн тэргүүн тэтэм зөөж явсан тэр гоо би огт өөрчлөгдөөгүй хിവэр толинд харагдаж байв. Ичиж байсан ч үл алиг айлгүй занд автан хэд хэдэн бооз авч үзлээ. Хөхөн чанх ургаш сэрээгээд өгзгөн гоёмсгоор ондайна. Цээжнээс доошлоод нарийнхан бэлхүүс өргөн тааз бүдүүвтэр гуй шулуухан шилб. Өөлөх зүйл үнэндээ алга. Тэрээр шүршүүрийн бүлээн усандаар зогсохдоо хөхөө элбэн аажмаар оролдож эхлэв.
Дур хүсэл өдөөх хамгийн нандин цэг бүрийг эмч хүний хувьд сайн мэднэ. Тэр жил партизаны зэлүүдхэн гудамаар гунхаж явахдаа төгөлдрийг анх харсан тэр гайхалтай мэдрэмжинд автан амьсгалаа чагнан удаан суусны эцэст хөршгүй мэд санагдах нэгэн зорилгоо зүрхэндээ нандинсаар өндийжээ. Машин сонирхсан хүн олон байсан ч үн ханшин дээрээ тохиролцож өгөхгүй л байлаа. Бадрах төгөлдөр хоёр арай гайгүй үн хэлсэн нэгэнд нь өгчхий гэж ятгсан ч толгой сэгсрэн бидний машин ямар ч асуудалгүй, онцолов, гүйлт бахтай, үзэм цайтай. Ийм тэрэг өдөр болгон гараад байдаггүй юм. Жаахан төвччих. Илүү үн хүрнэ гэд халгаасангүй. Тулгаагийн хэлсэн үг үнэн. Гурвуулаа яарахгүй байхаар шидээд захаар дахин эргэлдэн явж байтал сонины буланд улаан хуаранд төв зам дагуу байрлалтай цэлгэр том хашаатай хоёр давхар дүнзэн байшин зарна гэсэн зар байв. Төгөлдөр хашааны хаалгаар ормогцол цэлгэр талбай эмх цэгцтэй дүнзэн байшин хажуудаа томоохон гараж барих хангалттай зайтай болохыг хараад энэ үнэхээр сэтгэлд нийцж байна. Гараж барьсанд зөндөө зайтай юм байна гэж дуу алдав. Эзэн нь санаа алдан ахт нь яралтай мөнгөний хэрэг гараад аргагүйдэд хямд зарж байгаа юм. Хашаа байшин хоёр дээрээ нэмж байр барихаар хадгалсан палкнуудыг ч дагалдуулна. Авсан хүн бол алдахгүй дээ гэлээ. Аха, жаахан хүлээгээрээ. Бид гурав машина зараад л шууд авна. Хүн асуувал зарагдсан гэж хэлчихэж болох уу? За тэгээе. Харин та нар л алга болчихов доо. Яалаа гэж дээ. Та жаахан хүлээч. Гэсээр машиндаа сун хөдөллөө. Ийм газар дахин олдохгүй хаа гэж бадрах санаа зовнин өгүүлв. Болохгүй бол сүлд үн хэлсэн залууд өгчхий. Одоо өөр аргагүй боллоо хэмээн тулгаач зөвшөөрөв. Яг тэр үед замын эсрэг талаас нэгэн хүн малгаагаараа даллан гүйсээр ирэхэд бадрах цонхоо болгон аха такси биш шүү дээ гэхэд өнөөхөр ямсгаадан ёох зүрх хамаар гарах шахлаа юун такси машиныг чинь сонирхъя зарах уу гэв. Тулгаа сэртгийн үндийгөөд хаа холоос арай хийж ам тэмцэн авч ирсэн юм а хэсэг унана гэж хэлэхэд өнөөхөр инээснэ оо залуу хүмүүс дахиж аваад луунчхан шүү дээ. Надад бүр 4 ийм машин хэрэгтэй байна. 3 найз бие биерүүгээ сэм дохиод бидэнд 2 байгаа. Машины хувьд ямар ч асуудалгүй. Гайгүй үн хэлвэл зарчихсан ч яхав гэлээ. Өнөөхөрч уухантаас машинд суугаад тэднээс хөдлөн явлаа. Майнер машинуудыг нэг бүрчлэн хянамгаа үзэж салгасны эцэст асуудал алга үн тохирвол авъя гэв. Тулгаа ахаад л найзуудаасаа өрсөн анхны үнээс ч өндөр үн хэлчихв. Арай л үн тавиан шүү. Машины чанар гэж нэг юм байдгийм аахаа. За яхав та жоохон буулгаад ав. За тохирлоо. Гараж руу явцгаая. Окей. Гараж явах замд өнөөхөр хөлсөө шудран айхилж байснаа. Юуг нуухав дээ. Төрийн нэг яам нь чахах гэж байгаа юм. Дундаас нь хэдэн төгрөг унах санаатай гэлээ. Бэлэн мөнгөөр авна үсттэй. Байгуулгын мөнгө гэвэл ёстой худлаа шүү гэж бадрахыг хэлэхэд бэлэн авнаа. Өөрийн мөнгөөрөө дараа нэгтлангаа сахиад суучгандаа. Тэд нэгэн яамны гаражд очиж машинуудаа оруулсны дараа айлв 2 намайг дагаад банк орчих. Бэлэн авах уу? Дансандаа хийлэггүй гэсээр төгөлдөр бадрах хоёрыг дагуулan явлаа. Гаражд актлагдсан бололтой орос машинууд шороо тоосон дарагдан эгнэн зогсно. Аха, энэ ямар учиртай машинууд вэ? Асгаа байсан ям бинууд гэсэн. Би сайн мэдэхгүй. Тулгаан машин бүрийг нухацтай харснаа. 3 дүүдэд нэгийг нь алчуур болгоод өгчихгүй юу гэж тоглоом хийв. Цахиур төмөр биш дээ. Наа тоогоор яах юм гэж өнөөхөр инээлээ. Тэр үед төгөлдөр бадрах хоёр мөнгө аван орж ирснэ. Чи энэ хогоор яах гээд байгаа юм бэ? Мөнгөний гарц гэж өгүүлэхэд байцалтаа. Та хоёрыг банк хорсон хогоор би үтсэн. Тэр саарл жигүүлээ жаахан тортчвол
Хэсэгтэл явна. Надад итэг гэж зогсдол өнөөхөр нэгтлэнтэй уулзаад буцаж ирэв. Агтлагдсан машинууд гэн хэрв авах юм бол нэгтлэнд нь орж хэдэн төгрөг атгуулчих. Дараа нь унаа олж ирээд чирээд явна үз гэд инээмсэглэнэ. Харин одоо хэдүүлээ бүртгэл дээр орж нэр шилжүүлцгээе гэжээ. Улсын бүртгэлийн газрын үүдээр орж ирсэн ануужин гэнэтхэн зог тусав. Оо, сайн уу? Сайн. Ажил нь сайн уу? Гэж төгөлдөр инээмсэглэн мэдлэв. Энэ үхэнд нэг эмнэлэгт анкета өгчхөөд найзтайгаа уулзчихад л явж байна. Гэхэд төгөлдөр хажуу тийш зогсоод та хоёр ороод нэрээ шилжүүлчих. Би гадаа хүлээж байя. Гэхэд бадрах тулгаа хоёр толгой дохин мэд мэдсээр зурж одлоо. Хоёул ээшээ суух уу? Тэгээ. Чи бүр сурггүй болчих юм аа. Хэд хоног машина зарах гэж гүгээд за болсонгүй. Азараа авах үнэ олсон. Ашгүй дээ. Ер нь чи завтай байсан бол ирэх байсан уу? Төгөлдөр инээмсэглэн эрэлгүй дээ. Ядарч явхад зөндөө тус болсон хүн шүү дээ. Би ч гэсэн уулзъя гэж бодож байсан юм. Бид нар нэг хашаа байшин авахар тохирсон юм. Ажил тарахаас өмнө гэрчлэгээ гаргуулад авчихмаар байдаг. Тэр болох хаа. Манай найз энд ажилтг юм. Би хэлээд үгүй. Оо ашгүй. Чи завтай юу? Бид нар өнөөдрийг заавал тэмдэглэх учиртай юм л да. Юу вэ? Заавал байна. Сая найзтайгаа уулзаад орой гарыг гэж тохирчихсан байсан. Нэрээ энэ найзаа дагуулчих юм уу? Тэгээд нөхөр суударна. Нөхөргүй. Яг тэр үед нөгөө ах инээ талцаар хурж ирээд төгөлдөртөө гар бариад за 3 дүү минь өгсөн авсандаа үйлзэтэй болог. Энэ миний дугаар ахыг нь шагдар гэдэг юм. Шахаа шагдар гэж дууддаг юм. Гэд тас хөхрөв. Аха та бидэндээ жаахан суухгүй мó? Дараа болёо. Ах нь ажилтай. Гэд таксинд гар урган суугаад явж одов. Гар даллан үлдсэн төгөлдөр найзын чинь ажил тарах болж байгаа болов уу? Гэс очоод нөгөө хашааны эзнийг нь аваад ирмээр байна. Гэхэд ануужин тэгээ бид хоёр хүлээгээд байж вэ гэлээ. 3 найз таксинд сун улаан харан руу давхиж хашааны эзэнтэй уулзан мөнгө өгч авалцаад буцаад дагуулan ирлээ. Бүх зүйл санснаар болж тэд нэгэн ресторанд тухалцгаав. Өнөөдөр ёстой ажил үс бүтсэн сайхан өдөр байна да. Алив тулгая. Тийм шүү. Ууцгая гэлцэн хундах харшуулцгаав. Ануужингийн найз заяа намхан нуруутай туранхай биетэй инээхтэй хацар нь хонхойдог хөөрхөн эмэгтэй байлаа. Тулгаад ихэд таалагдсан бололтой дэрэгдэн суугаад элдвийн хөгжилтэй зүйл ярьж бүсгүйг инээлгэнэ. Наташагаа бүрэн мартаагүйч гэлээ угаасаа хүнтэй амархан дотносдог нэгэн байв. Харин ануужингийн сэтгэл дэржихтэй төгөлдөр рүү хандчихжээ. Уусан архинд зориг орсон уу үе налан талмаарн инээмсэглэж яриа бүрийг нь анхааран сонсно. Тэд орой болтол суусаар ресторан хаах цагч болов. Хэдүүлээ шинэ байшиндаа очиж үргэлжлүүлэх үү? Өнөөдөр чинь чухал өдөр үсттэй гэж тулгааг санал тавихад төгөлдөр бадрах нэгэн дугаар зөвшөөрөв. Харин ануужин гайхсхийн заяа руу харснаа. Харин л дээ. Юутаж би гэрээр орж хувцас солилцоход очие. Төгөлдрөө надтай хамт яваад ирэх үү гэж ижингүйрэн бовтнов. За тэгээ та хэд төрүүлээд очиж бай. Замаараа ууж идэх юм аваарай гэж төгөлдрийг хэлэхэд тулгай нүдэ ирмэн та хоёр араас хурдна ирээрээ. Нэг л өөр харагдаад байна шүү гэсээр бадрах заяа хоёрын хамт таксинд сууцхан явж одов. Манайх орхон хоёул алхачих гэх ануужин аль хэдийнэ төгөлдрийг сугадан мөрийг нь түшчихсэн талмаарна. Зөрүүн өнгөрөхсөд гайхалтай зогтсон залуусыг хосууд гэж бодо бололтой бахархсан атаархсан харж чулуудан эргэн харцгаана. Ануужингаас үнэртэх сүрчгний ангилан мөнөр эмэгтэй хүнд ойртойгүй удсан эр хүний хүсэл бүсгүй өөрөмсөг дулаан байдалд автаж эхэлсэн ч төгөлдрийн сэтгэлд Мишелээс өөр хинч бодогдохгүй байлаа.
13 дугаар хэсэг төгсөв. Бичээч Эстинүн Эрлийн зохины дуйл 1-р бүлгийн 14-р хэсэг. Тэр нэг азтай одтой өдрөөс хойш 3 найз шаргуу ажиллаж эхэллээ. 2 давхард үнзэн байшин засварлан дээрээ амьдрах, доод давхарт нь дэлгүүр ажилуулах боломжтой тохижуулж, хашаа хороогоо янзлан гаражныхаа суурийг ухаж бэлдэв. Балдунгай гэрээг хашаандаа нүүлгэн авчирсан нь төгөлдөрт хамгийн хэрэгтэй зүйл болов. Ингэснээр хайртай охиноо нүднийхөө өмнө байлгаж, сэтгэл амар ажиллах боломжтой болжээ. Чанцалж өөрчлөгдөж байлаа. Амьдралыг арай өөр өнцгөөс хардаг болж, хичээлдээ улам шамдан суралцсан. Нэг удаа чимгээтэй хов базан сууж байснаа ам нь халж, "Би заавал төгөлдөр ах эхнэр болно. Заавал" гэж шивнэв. Ануужийн ихчтэй их л дотн харагддаг шүү дээ. Зүгээр л найзын харилцаа. Яг чи бид хоёр шиг. Чимгээ толгой дохин хэсэг дуугаа сууснаа. Би харин бадрах хахад сайн болчихож улам л таалагдаад байна гэхин тэр. Чанцал сэртхэн үнзэлдснөө. Бадрах ах чинь Орос охинтой үерхдэг гэсэн. Үргэлж захиагаар харилцдаг. Би мэдсэн л дээ. Гэхдээ намайг тоохгүй баха. Яалаа гэж. Миний найз чинь хөөрхөн шүү дээ гэж ярилцах огтын тэр гэгээн хар бүтэх хэсгийг гагцхуу хувь тавилан л мэдв хэзээ. Эд ажлын хажуугаар тулгаа үнгүй шахам авсан жигүүлийнхаа оролцоор байв. Бадрах гол ажлаа хийлдэ. Дараа нь хамтдаа засъя гэж бухимдна. Харин төгөлдөр инээмсэглэн хөдөлдөг болчихвол бидэнд хэрэгтэй шүү дээ гэдэг байлаа. Тулгаа омголонж сэргэлэн бадрах дөлгөөнж нэм бай. Үе маргалдагч эцэст нь төгөлдрийн үгэнд орно. Ноён нуруутай ухаалаг төгөлдрийг хоёр найз нь үргэлж хүнддэгдэг байв. Анхны хуримтлаараа хүнсний бараа татаж бяцхан түүц нээжээ. Их биш тогтмол ашиг орно. Төгөлдөр авгахынхаа хоёр хүүг гаражийн ажил туслуулахаар авчирч, бадрах тулгаа хоёрыг Орос руу бараанд явууллаа. Нөгөө жигүүлийн ямартай ч асаж харавтаа олгойдуулсаар хоёр найз нь замд гарч одов. Гэвч тэд яваад бараг сар болсон ч сураг чимээ таг болоход төгөлдөр өдөр бүр санаа зовнин хүлээж хүнд хэцүү бүхэнд найзуудаа өмнөө барьсаар ирсэндээ шанална. Мөнгөч дуусаж гаражийн ажил хүртэл зогсов. Үүнийг анзаарсан Ануужин "Надад жаахан хадгаламж бий. Чи түр хэрэглээ" гэд мөнгө өгч тусалжээ. Үнэн дээр тэр нь хадгаламж биш. Ануужин байраа барьцаан тавьж зээл авсан ч төгөлдөр мэдвэл зөвшөөрөхгүйг ойлгон үннийг нуужээ. Ямартайч гаражийн ажил нь цэгцэрж ганц нэг машин залсан анхны орлогоо олж эхэллээ. Чанцал 9-р анги төгсөж гэгээч найдвартай асран хамгаалагчтай боллоо. Амьдрал гэдэг зөвхөн зовлонгийн нэр биш аж. Хүн тэмцэж чадвал баг багаар өнгө орж хүмүүст ч бие биедээ түшиг тулгуур болж чаддгийг тэд энэ үед л жинхэнэ утгаар нь ойлгож эхэлсэн юм. Улаан үүд хот бадрах тулгаа хоёрт тэс өөр ертөнц харагдаж байлаа. Галт тэрэгний буудлын орчимд 8 дэндүү шуугаан тасрахгүй хуучин Орос машинууд удаа суунаглуулан холхиж захын мохолгуудын өмнө хүмүүс 8 тохиролцсон маргалдана. Зах зээлийн шуурга энд ч ялгаагүй хүчтэй хүлээж байв. Хөдөлж чадвал эндээс ашиг олох бүрэн боломжтой харагдана. Гэвч авч явсан мөнгөндөө тааруулан сэлбэг хэрэгсэл цуглуулсан ч сэтгэлд нь нэг л хүрсэнгүй. Оройн нь буудлын өрөөндөө үлдсэн мөнгөө тоолцуулсан бадрах арай л баг юм а да гэд санаа алдав. Энэ бүхнийг эрт анзаарсан тулгааж дуугарсангүй. Хүссэн бүхнээ авахд хүрэлцэхгүй тодорхой болжээ. Ингээд буцвал төгөлдрийн эхлүүлсэн ажил дахиад л гацна. Ийм хол газар ирчгээд хоосон буцах эрх тэдэнд байсангүй. Гэтэл ойлгоо утсаар ярьж улаан үдэд ирэх гэж буй тухай хэлжээ. Хэд хоног хүлээ. Ойлгоотой уулзахгүй бол тэр омдноо гэж бадрахыг хэлэхэд тулгаач зөвшөөрөв.
Тэд хотын гудмаар хэсүүжилж зах дамжин явсаар хоног өнгөрөөж байтал хүсэн хүлээсэн өдөр ирэв. Буудлын үүдэнд ойлгоо гарч ирэхийг харсан Бадрахын царай тэр дороо гэрэлтэн инээмсэглсээр гүйн ирсэн охиныг энгэртэй наан тэрвэрчээ. Санаж үгүйсэн сэтгэл тэрхэн агшинд замрах шиг л болов. Гэвч үүнээс ч том гинтийн бэлэг тэднийг хүлээж байлаа. Сайн байна уу Монгол залуусаа гэх танил хоолой сонсогдсон эргэж харвал Наташа зогсож байв. Харин хажууд нь урдны адил сүр бараатай Сергей харагдана. Та хоёр чинь яаж яваад энд гэж тулгай гайхан асуухад Наташа инээмсэглэн Ольга ганцаар явна гэхээр санаа зовсон юм. Тэгээд л хамт хүрээд ирлээ гэв. Хэдэн хоногийн өмнө Наташа амьдралдаа том шийдвэр гаргасан нь олон жил өөрийг нь хайрлаж хүлээсэн Сергейтэй хамт амьдрахаар зөвшөөрсөн шийдвэр юм. Би хайртай хүнтэй болсон. Наташа ихжээ. Та одоо өөрийнхөө аз жаргалыг бодоорой гэсэн тулгайг нь загталж түүнд нөлөөлжээ. Тэр загтлыг уншсан Наташа гомдож бухимдсангүй. Харин ч сэтгэл нэгэнт амарчээ. Тэд нэг ширээнд сууж хууч хөөрөн орой болтол ярилцлаа. Харин Сергей урдын адил дуу цөөдөө тэрээр хоёр монгол залууг чимээгүйхэн ажиглах хагаад амь насны аюул нүрэлхтэж нөхрөө орхиогүй мөнгөөр хэмжих аргагүй тийм чанар байгааг аль хэдийн анзаарсан. Тэгээд ч түүнд нөлөөгөө улам тэлж Монголд бизнес хийх цаашлаад хятад руу гар сунгах хүсэл бий. Ийм үед итгэж болох хүмүүс хэрэгтэй. Сергей хундгаа ширээн дээр тавиад та хоёрт нэг санал хэлье гэв. Бадрах тулгай хоёр зэрэг түүн рүү гайхан харахад надад ажил байна. Сар орчим. Хэвэл хөлсийг нь гомд авахгүй. Ямар ажил юм бол? Ажил бол ажил. Харин би хүмүүсийг мөнгөөр биш. Хийсэн ажлаар нь үнэлдэг хүн. Төгөлдөр одоо Улаанбаатарт тэднийг хүлээж суугаа. Шинэ хашаа, босож буй гараж, эхлүүлсэн ажил гээд бүх зүйлд мөнгө хэрэгтэй. Хэсэг чимээгүй суусны эцэст тулгай хундгаа өргөн. За тэгвэл үзээ талдъя. Нэг сар ажиллаад үзье гэжээ. Сергей чин сэтгэлээсээ инээмсэглээд гар сунган чангагч надглаа. Түүний хувьд энэ бол зүгээр нэг ажлын санал биш. Харин хоёр монгол залууг ирээдүйд мөр зэрэгцэн алхаж болох хүмүүс мөн эсхийг шалгах эхлэл байсан юм. Маргаашаас нь эхлэн Бадрах тулгай хоёр Сергейг даган ийш тийш явдаг болов. Анхандаа тэд агуулга харуулж бараа ачиж буулгах төдий ажил хийнэ гэж бодсон ч удалгүй Сергейгийн ертөнц арай өөр болохыг ойлгож эхэлжээ. Тэр хавийн жижиг 8 ачид, мод бэлтгэгчид, жолооч нар бүгд л түүнийг танина. Зарим нь хүндэтгэн, зарим нь нэмэн. Сүүлийн үед шинээр гарч ирсэн хэдэн залуус өөрсдийн бүлэг үүсгэн энд тентгийн худалдаачдыг дарамтлах болжээ. Сергей нэг өдөр хүмүүсийг хүчээр захирч болдоггүй юм. Заримдаа ярьж ойлгуулна, заримдаа хүч үзүүлнэ. Гэхдээ дэмий цус урсгах хэрэггүй гэв. Тэд хэд хэдэн удаа Сергейг даган уулзалтанд оролцов. Халамцуу залуус агсам тавихад тулгай өмнөөс нь хэдэрлэн босно. Харин Бадрах үг дуу цөөтөөж хэрүүл маргааныг намжаах гэж хийж байна. Нэг удаа зодон болох төгөхөд Сергей ширээн дээр гараа тавиад Монгол найзууд маань хүртэл хүний үгийг сонсож байна. Харин та нар яагаад болохгүй гэж хэмээн намгүн болгож орхив. Тэр цагаас хойш Сергей хоёр залууг өөр нүдээр хардаг болов. Харин энэ бүхний хажуугаар Бадрахын хувьд улаан үдийн өдрүүд өөр утгатай өнгөрч байлаа. Ойлгоо түүнд хот үзүүлж захын гудамжаар хамт алхаж жижиг кофе цун халуун цай ууна. Хэлн бүрэн ойлголцохгүй ч захиа, тол бичиг, дохио зангаа гурвыг хольсоор бие биенийхээ сэтгэлийг ойлгодог болжээ. Бадрах Монголоос авчирсан жижигхэн мөнгөн зүйлтэй ойлгоод өгөөд чамайг мартдаггүй шүү гэж эв хавгүй орсоор хэлэхэд охины нүд гялалзан би мэднэ гэж аяархан хариуллаа. Тулгай тэднийг хараад инээж манай Бадрах ч бүр ор сүргэн болох нэ гэж тоглоно.
Ийхүү бүтэн сар шахам өнгөрөв. Ажлын сүүлчийн өдөр Сергей тэднийг дуудан ширээний ард суулгаад "Та хоёр сайн ажиллаа. Би алдаагүй бололтой" гэд арх аяглан барихад тулгай жуумалзан инээгээд "За тэгээд ажлын хөлс маань хаана байна?" гэлээ. "Мөнгө бол дуустагд. Харин хэрэгтэй зүйл илүү үн цэнтэй" гэж тайван өгүүлэх Сергей тэднийг хашаа руу дагуулan гарлаа. Тэнд тоосон дарагдсан ч эвдэрч муудаагүй твштэй ваз зогсож байв. "Энэ машины бичиг баримт нь цэвэр, хөдөлгүүр нь сайн. Та хоёрын хөлс гэж бод. Монголд илүү хэрэг болно." Тулгай эхлээд гайхан зогссоноо удалгүй машиныг тойрон эргэлдэж "Хөгшөн, эн чинь ёстой эрдэнэ байна шүү дээ" гэж уулга алдав. Бадрахч инээмсэглэн твш рүү зүтгэж гараад сэтгэл хангалуун инээжээ. Төгөлдрийн босгож буй гараж, шинэ байшин, эхлүүлсэн ажил нүдэнд нь харагдах шиг болов. Салах мөчөд Наташа хоёр залууг тэрвэрэн "Өөрсдөө сайн бодорой. Дахиж зодоонд битгий ордорой" гэж захив. Ойлгоо Бадрахын гариг атхан "Захиа бичээрэй, би хүлээнэ" хэмээн шивнэж байлаа. Сергей тамхин алсан хэсэг дуугүй зогссноо. "Монголд очоод намайг мартав. Гэхдээ нэг өдөр уулзах байх. Тэр үед бид найзууд хэвээр байна гэж найдаж байна" гэв. Төдөлгүй твштэй ваз саарал жигүүли цоврон гарч хөдөлж хоёр монгол залуу эх орныхоо зүг замд гарлаа. Тэдний хувьд энэ аялал хэдэн сэлбэг хуучин вазаас илүү үнэтэй зүйл үлдээсэн юм. Хүний нутагт олдсон итгэл нөхөрлөл бас хизээ нэгэн өдөр дахин уулзах амлалт. Бараг 2 сар өнгөрсний дараач Бадрах тулгай хоёрын сураг чимээ тодорхойгүй хэвээр байлаа. Өдөр болгон гаражныхаа ажилдаа ноцолдож, орой болгон хаалга руугаа гөлөрсөөр суух төгөлдөр улам түгшиж эхлэв. Утасч үгүй, холбоо барихч боломжгүй тэр үед хүний нутагт яваа хоёр найзынхаа талаар сайн мэдээ хүлээн гэдэг үнэхээр хэцүү. Тэр өдөр жалгаагүй гаражныхаа дэргэд банц хөрөөдөж байтал гудамжны үзүүрээс "Хөө эзэн байна уу? Энэ хашаанд хонох газар олдох болов?" гэх танил хоолой сонсдлоо. Төгөлдөр зочин эргэн хартал зэмбийтэл янзалсан саарал жигүүли орж ирж явна. Хэдхэн сарын өмнө аагтлагдсан төмрийн сэгмэд харагдаж байсан тэр машин гялалзсан бараг шинэ мэт болсон байв. "Пээ" гэж төгөлдөр уулгалдан гүйж очтол "Юу анда дарга? Машин засуулж болох уу?" хэмээн тулгай цонхоороо толгой цохойлгон маасайтал энэв. "Гүй та хоёр чинь." Төгөлдрийг өгөөг үзэж амжаагүй байтал араас нь бас нэг машин орж ирлээ. Тэвш дүүрэн сэлбэг барай ачсан өнгө үзэмжтэй ваз хашаанд нь орж ирэхэд балдангаа хүртэл амаа ангаа "Оо, аавын цээж хүртэл аваад ирчхэж" гэж дуу алдав. Вазаас буусан Бадрах инээмсэглэн "Гаргуусан ирсэнгүй" гэд төгөлдрийг чанга тэрснээ бүлтэгнэн зогсох гэгээг дээр өргөн хашаа тэр чигтээ шууган болов. Чанцал дэвхцэн цай хоол бэлдэн гүйж балдангаа вазыг тойрон эргэлдэн "Энэ чинь ёстой ажил хийх машин байна шүү" хэмээн магтана. Харин төгөлдөр хоёр найзаагаа хэсэг тэрврээд "Ашгүй дээ ашгүй. Та хоёр минь ирлээ" гэж догтлон шивнэж байлаа. Тулгай инээд алдан "Юун сүртэй юм? Жаахан л садчихлаа." "Жаахан гэж үү? Бараг 2 сар шүү дээ" гэж төгөлдөр уурлах баярлахын завсар хэлэхэд "Хэлэх юм байна. Эхлээ цай холоо идэ. Дараа нь та нарыг бөөн инээдтэй юм хүлээж байгаа" гэв. Тэр орой 3 найз шинэ байшингийнхаа доод давхарт ширээ тойрон сууцгаалаа. Сэлбэг, бараа, ваз, жигүүли тэрч байтугай Оросын хөдөө тосхон улаан үдийн зах, ойлгогийн ичингүрсэн инээмсэглэл, Сергейгийн хачирхалтай санал гээд ярих зүйл дуусахгүй. Заримыг нь сонсоод бүгд тас хөхрөн. Зарим дээр нь дууга хураан бодолд автна. Гэхдээ ганц зүйл өөрчлөгдөөгүй. Хичнээн хол явсан ч, хичнээн адал явдал туулсан ч энэ 3 найз эргээд л нэг хашаанд нэг ширээний ард энээлтэн сууцгааж чаддаг байв. Магадгүй энэ л тэдний хамгийн том хөрөнгө байсан бизээ.
14 дугаар хэсэг төгсөв. Эрлийн зохины дуйл 1-р бүлгийн 15 дугаар хэсэг. Наадамд өгөх тусам улаан хорангийн том хашаа урдны нам гүм төрхөө гэж өдөржин хүн хөлгсөн төмөр дуугарсан инээдхөр залгисан газар болон хувирчээ. Гараашийн үдэнд мотор задарч тос үнэртэж алах төмрийн чимээ тасрахгүй цуурайлна. Залуус зар тавин ганц нэг машин авч зассаар анхны тогтвортой орлогоо олж эхэлсэн нь хүн бүрийн урам зоригийг улам бадрав. Балдангаа найз гэх архинд дуртааж машины дуугаар гэмтлийг нь хэлчихдэг хашир засварчин ах тэдэн дээр ирж ажиллах болов. Хаяа халамцсан орж ирээд наад карбюратор чинь ингэж амьсгалдаггүй залиг минь. Машин гэдэг чинь хүнтэй адилхан ам тайд сонсод сур хэмээн өглөх түнд үнэндээ мэдэхгүй юм баг үгүй. Техник дугаасаа хорхоотой бадрах тулгай хоёр түүний заасан болгоныг соргогоор мэдэрч төгөлдөрж ажлынхаа хажуугаар чимээгүйхэн суралцсаар байлаа. Өдөр ирэх тусам тэдний гар нийлж өөрсдөө ч итгэлтэй болж эхлэв. Энэ хооронд хүмүүсийн амьдралч айжмаар байр байрандаа орж байлаа. Ануужин ойролцоох эмнэлэгт ажилд орсон нь түүнд шинэ эхлэл болсон юм. Өглөө эрт цагаан халаатаа өмсөн гарч орой ажлаа тараад гэрлүүгээ явахын оронд ихэнхдээ улаан хорон руу эргэдэг болов. Заяа ганцаардаад ах шиг байна. Хань болоод суучихъя гэж хэлдэгч түүнийг бараг орой бүр ирэхэд бүгд дотроо инээмсэглэнэ. Заяач энэ талаар манай ануужин эгч намайг гэхээс өөр хүнийг илүү эргэж ториод байх шиг байна гэж сэм шивнэв. Хэнийг? Өөрөө мэдэж байгаа илгүй дээ. Тулгаа чангаар инээгээд та хоёрыг бид оролдох гээгүй. Харин чи миний талд бай. Гэхэд Заяагийн хазар нь үл мэдэг улаан чи өөрөө л хичээгээрэй гэж хариулна. Эхэндээ тоглоом нарийн төдий байсан Заяа тулгаа хоёрын харилцаа өдөр ирэх тусам дотн болж байлаа. Заяа хаяа цай хуушур бариад ирнэ. Тулгаа зориуд ажил хийж байгаа дүр үзүүлэн бултаж бадрах араас нь за манай адгуу тулгаа хүртэл номхорж байх шивдэ гэж шаалхад чи ойлгоогоо л бод хэмээн өөдөөс нь хэлж инээлтэнэ. Харин төгөлдөр урдын л адил байв. Ануужинд ээлдэг хандна. Ажил төрөлд нь санаа тавина. Орой орж ирэхэд нь цай яглаж өгнө. Гэвч тэр хизээч илүү алхам хийхгүй. Түүний сэтгэлийн хамгийн нандин болонд Мишель хിവэр үлдсэн байлаа. Үүнийг Ануужин ч мэдэрдэг болсон. Гэсэн ч тэр бууж өгсөнгүй. Ямар нэгэн хариу шаардахгүйгээр зүгээр л энэ хүмүүсийн дунд байхад сэтгэл нь тайвширдаг болсон байв. Гарааши хаалгаар орж ирэхэд тос үнэрдсэн ч дулаахан уур амьсгал өгтөнө. Хэн нэгэн хошигнож, хэн нэгэн тусламж хүсэж, гэгээ гуйн ирж "Ану, ану" хэмээн тэврэх тэр мэдрэмж түүнд гэр бүл гэж ямар байдгийг дахин сануулдаг байлаа. Ийхүү өдөр хоног өнгөрсөөр наадам хаяанд иржээ. Гараашин ажилч жигдэрч, дэлгүүрийн орлогч тогтворжиж, хүн бүр сэтгэл өөдрөг болсон байв. Нэгэн орой төгөлдөр гарынхаа тосыг арчиж зогсноо. Ямар робот биш дээ бид чинь. Наадам бол наадам. Хэдүүлээ 2-3 хоног агаарт гарч сайхан амраад ирээ. Дараа нь бүр илүү эрчтэй дайраа. Гэхэд зөв хэмээн тулгаа хамгийн түрүүнд дэмжихэд бадрахч догдлон өндөгөөд сайхан хорхог хийж иднэ. Би бүр магсчгаж гэд инээлээ. Бэцхан охин гэгээ алга ташин би авна хэмээн баярлан дэвхцэж бадрах тулгаа хоёр ВАЗ машиныхаа твшинд суудалзасан бүхээ хийхээр болж чандсал чимгээ цэцгээ нар сав суулга бэлдэн хоёр үеэл нь майхан сав зэхэж харин төгөлдөр идэж уух юм цуглуулахаар Ануужин Заяа хоёртой зах руу явж бүгдэл эрвих дэрвихээрээ зугаалганд бэлдэж эхэллээ. Хангай нутагт энэ жил өнтөө өвөл болсонгүй. Цас эрт орж өдөр өнжихгүй шуурсаар өвлийн дунд сар гэхэд өвдөг давсан хунгар тавалжээ. Нутгийн малчид хүртэл аргаа барж байхад
хотоос шилжин ирээд удаагүй дондгийнх бүрч хэзүүдв. Уг нь хотын ядуу амьдрал чимээ шууганаас дайжин нутаг бараацсан. Хэдэн бог 2-3 үхэр цөөн адуутай болж үлдсэн амьдралаа тайван өнгөрөөхийг хүссэн ч байгаль дэлхий хүний санснаар байдаггүй аж. Цэмпэл өглөө бүр уяудсан малаа өргөн өвс тэжээл тавьж дондог хэдэн хонио эргэж тойрон өдөржин гадаа унжина. Хүү цэнгүүн охин тунгалаг хоёрч чадах бүхнээрээ туслана. Цэнгүүн төлөө хөрөөдөж мал эргэх бол тунгалаг гэрийн ажил амжуулан ээждээ туслана. Тэд арайхийн хавартай золгож удалгүй цуслангийн буйрандаа буужээ. Энэ өдөр нохоо бургам хуцаж алсаас машины чимээ сонсогдов. Хэн юм болоо гэж Цэмпэл гайхан үндийтэл дондог. Сумын дарга нар биз өвөл хавар огт үзэгдээгүй атлаа. Одоо сүр болж гин химэн төвөгшөд суудал дүүд донров нь ороод иржээ. Аха, амар минь дөө. Сайхан зусаж байна уу? Гэсээр гар дэлгэн золголоо. Оройн нь ах дүү хоёр хойморт зэрэгцэн сууж хундаг тулган зовлон жаргалаа хүүрнэж эхлэв. Зуны намуухан салхи хүлээж ойролцоох голын шуугаан бүдэгхэн сонсогдно. Цас цуудын хүнд үе ард хоцорсон ч хорогдсон малаа нөхөх гэж зүтгэн амаргүй. Гэсэн ч ногоо сэргэж мал тарга авч эхэлсэн нь хүмүүст багхан ч гэсэн этгэл өгчвэ. Хундаг тулган суусан ах дүү хоёр эхлээд мал авахгүй амьдралынхаа тухай ярилцаж байснаа айжмаар хот газрын амьдрал руу орлоо. Аль түрүүнээс хойш өндөлцөж суусан Цэмпэл муу хүмүүн зүгээр үү? Энэ зөрүү түүхшин уурлажууд царлаад ёор болохгүй юм гэж бовтнов. Дондог хөгшин лүүгээ хялам хийснэ. Шашин өөр хүнтэй битгий ойртоорой гэж зөндөө гуйсан. Гэтэл гээд дууга хураачав. Хүний сэтгэл гэдэг хэцүү шүү дээ. Ядаж аж охиныхоо барааг харж савлагдахыг нь үнэрлэх юмсан. Хэц. Эд чинь удам дамжин шүтэж биширч ирсэн шашин номтой хүмүүс. Хүү та хоёр гэж нэг буруу ишсэн сүх шиг зөрүү дамтад. Оо минь. Нэгэнт өнгөрсөн юмны хойноос уура бараад яхав. Тайлыгааж бирийнхээ хойдын өрөөлийг өргөж аж охиныхоо барааг харъя л да. Яг л энэ мөчийг хүлээд суусан донров. Ах минь. Бэрэгний хэлдэг төмөн зөв шүү. Гэгээ маань ирсэн даруйда хүнд өвдөж сандрахсан гэнлээ. Гэтэл яасан гэж гээд хоолоогоо засав. Дондог мод толгоогоо өгзрэн тэгээд яасан гэж хэмээхүйд дууных нь өнг үл алиг суларсан байлаа. Донров зариуд удаан хөдлөн арх аяглаад ууг нь хүрэн борнуудтай тасхар үстэй охин төрсөн гэсэн. Гэтэл өвдснийхөө дараа Донров ахиад л азнан аягтай арх дамшаалан хүртэхэд Цэмпэл өндөлзөн дондог хялмалзан уугүй жээ чинь үгээ зөөж ядаад тэгээд яасан гэж хэмээн бухимдлаа. Гэгээгийн нүдний өнгө өөрчлөгдөн цэв цэнхэр болчихсон. Ёстой сонин шүү гэж Донров арайхийн үгээ гүйцээв. Энэ хэдэн үг дондогт ихийг бодогдуулжээ. Зөс буруу хүүхэд гэдэг нь арай уугүй бүстэй хүүхэд шүү дээ гэж бовтонсаар байв. Алгаа хавсран залбирах Цэмпэл өвгөө чи юм дуугарал да. Муу хүмүүс хичнээн шаналж байгаа бол доо. Чамаас айгаад ирж чадахгүй байгаа да. Энэ хэцүү цагт нэлэх охинтой мөнгө муутай. Гэтэл бид хоногийн хоолоороо тасрахгүй юм шүү дээ гэж царайчлан өглөв. Тийм шүү хаа. Та сайн бод. Гэхдээ төгөлдөр маань хүрээлээ сайтай хүн. Засварын газар нэгэд найзуудтайгаа борив боксхийг завгүй ажиллаж байгаа. Манай сайжрах самбуу хоёрыг хүртэл дэрэгдэ авсан. Тэр бүхэл өнөөх балдан гэрээрээ хажууд нь буусан. Тийм байж. Би бодохдоо өгшөө юм авэлт. Хотоорч хүүтэйгээ аачтайгаа уулзъя. Гэд инээмсэглэн үндээс нь дондгийн царайнд Юрбусын баяр хөөр гэрэлтэж байлаа.
Өглөөний нар дөнгөж мандахтай зэрэгцэн улаан харангийн том хашаанд хөл хөдөлгөөн нэмэгдэн бужигнаж эхлэв. Тулгай хайртай сарал жигүүлийнхаа хамрыг сөхөн хөдөлгүүрийн дахин нэг сонсож тосоо шалган дугуйг нь өшгөлөж үзнэ. Нэгэнт өөрийн гараар босгосон болохоор машинда хүүхчгэл хайртай болсон аж. Миний хөгшин өнөөдөр нэрээ бодорой доо гэж өөртөө хэлэхэд бадрах жуумалзан хөгшин чинь чамаас илүү найдвартай болсон шүү гэд ваазаа арчиж зогсно. Өжигдөрхөн зүгээр л ачааны машин байсан тэр унаанд бүхээг хийж хоёрыг нэ сандалд суйрлуулсан нь ийхүү олон хүний хэрэгцээнд яг тохирох оруулжээ. Тэр дунд хамгийн их догдолсон гэгээ жижигхэн цүнхээ тэрчгээд би өнөөдөр жигүүлээ цуун үгүй вааз цуун хэмээн ийш тийшээ гүйн. Эхлээд чимгээ дараа нь ануужин хурч ирэв. Ингээ ирнээ цэвэрхэн хувц өмсөж мөрөндөө жижиг цүнх үрчээ. Эмч хүн эмчин хэрэг болж магадгүйгээд жаахан им боолт хийж эхлэв. Гэхэд тулгаа хөөх бид бүр хувийн эмчтэй аялалд явах нь дээ гэж тоглоход бүгд инээлдэв. Харин хашаа байшинг эзгүй орхиж болохгүй тул донорвын 2 хүү болох сайшрах самбуу 2 үлдэхэр болов. Та хэд санаа зовлтгүй яв. Бид харж хандчихнаа гэж сайжрах хэлэхэд хашаа байшингаа бүтнээр нь үлдээж байгаа шүү хэмээн тулгаа наргиж харин самбуу санаа зовлтгүй 50 яв. Ирээд амсан ёсоор жигүүлийн унуулаарай. Болцчихв да гэхэд ахаад л энэд хүр болов. Яг энэ бужигнаан дунд хашааны гадаа нэгэн машин ирж зогслоо. Бүгдийн анхаарал тэр зүг эргэж намжин болов. Хаалга онгойж хамгийн түрүүнд донор бууж ирээд сайн байцгаана уу хүүхдүүдээ надтай хэн ирсэн гэж та нар гайхандаа хэмээн инээмсэглэн мэндэлэхэд төгөлдөр охиноо хөдлөн урагш нэг алхлаа. Гэтэл арын хаалга нэгдэн аав нь удалгүй ээж нь айжуухан бууж ирэв. Тэрхэн зур хөшсөн мэт болсон төгөлдрийн хоолой зангиран аава ээжээ гэж догтлон шивнээд гар дэлгэн угс хэлээ. Дондог цэмпэл 2 хүүгээ тэрэн удаан гэгчин үнсээд миний мохоо хэмээн нулимсаа арцснаа. Миний ач охин хаана вэ? Алив гэд эргэн тойрноо хартал гэгээ сониучрхан төгөлдрийн араас гарч ирлээ. Цэмпэл өвдөг сөхрөн суугаад эмээ дээрээ иртээ хэмээн хушуу дэвсэн гараа сунгав. Цэнхэр нүдтэй бяцхан охин эргэлдсэнгүй очиод тэврүүлэхэд хөөр химэн миний охин гэж үглэх цэмпэл зогсолтгүй урсах нулимсаа арцсаар байв. Тэнгэлзэн зогсох домдог Игмагхийн гэгийг анхааралтай ширтгэхэд өөдөөс нь том цэнхэрнүүд тормолцсон гайхан харж байлаа. Алив өвөөдөө ир гэд дондог суун тусав. Гэгээ жижигхэн гараа сунган өвөө гэсээр ойртоход дондгийн уруул өмөлзөн миний ач охин мөн байна хэмээн тэрч авав. Энэ бүхний төгшин ажид зогссон төгөлдөр сайн нэг санаа намран санаа алдахад авгах нь үл мэдэг инээмсэглэн толгойд өглөө. Удалгүй бүгд гэрт орж халуун яриа өрнүүлэн шуугилдаж огтуд цааyaглан зочид дайлж эхлэв. Хэсэг ярилцсны дараа төгөлдөр аав ээжийнхээ дэргэд очиод аава ээжээ бид уг нь өнөөдөр салхинд гарахаар бэлтжсэн байсан юм. Та хоёр ядарч байгаа бол хүүн үлдээд гэж хэлтэл дондог үгийг нь таслан хөөе биднийг ирлээгээд өөрсдийнхөө баярыг бүү нураа хамт явъя юунда ядрахав гэжээ. Ингээд тулгаагийн жигүүлээд заяа арын судалд дондог цэмпэл 2 зэрэгцэн сууж гэгийг ээлжилж өвөр дээр аван эргэлүүлнэ. Энэ жижигхэн амьтан чинь ёстой хэнийг ч ялахгүй юм аа гэж цэмпэл баяртай өгүүлэхэд өвөөгөөсөө салахгүй ах шиг байна. Хэмээн дондог бардамдаа өгүүлээд инээн. Нөгөө талд ваазын жолоонд төгөлдөр сууж хажууд нь ануужин арын бүхээгт бадрах, донров, балдан, цэцгээ, чимгээ, чанцал нар тухалж дуушуу болон хөдөлцгөв. Төдөлгүй хот ард хоцорч өвс ногоон дэлгэрсэн уулын аманд ирэхэд хүмүүрийн сэтгэл хөөр баяраар бэлхаж байлаа. Эрчүүд тулгай зоож
хорхогны чулуу халаан махан янзалж эхлэв. За өнөөдөр ажлын яриа хориотой шүү. Зөрчүүл аюугаана гэж тулгааг зарлахад бадрах. Тэгвэл хамгийн түрүүнд чи угаах нь. Хариу барьж эргэн тойронд дахиад л инээдэр бэлхав. Балдунгай дондог донров хоёртой хундах тулган хууч хөрж цэмпэл гэгийг тэрсэн хിവэрэ цэцгээтэй элбэг хүүрнэн. Тэр зур ануужин хүмүүсийг ажиглан сав. Тэгвэл тэрийг тойрон найз нөхөд төрөл төрөсөд ахмад буурлууд хүүхдийн инээдхөр холилдсон дулаан ертөнц бүрлджээ. Энэ бүхнийг хараад цэмпэл хаяа ануужин руу харцаа бэлжих боловч юу ч хэлсэнгүй. Харин дотроо хөө минь их дотн хандах юм. Алста сэтгэл нийлвэл хэмээн бодоод өнгөрөв. Дэрэгдээс нь үл холдох ануужинг огт анзааралгүй инээд алдах төгөлдөр аав ээж хоёр нь охиныг нь тэрч суухыг хараад олон сар цээжиндээ тэн явсан нэг том бул чулуу бутран унаж байх шиг санагджээ. 15 дугаар хэсэг төгсөв. Эрлээ зохины дуйл 1-р бүлгийн 16 дугаар хэсэг. Ганц худын мөрөнгийн байранд өглөө орой гэж бараг ялгаагүй мэд тас харанхуй амьдрал ноёлно. Зузаан төмөр хаалга хагтнан хаагдах чимээ, чийг үнэрсэн хонгол хаа нэгтээ хин нэгний ханиалгах бүдэг дуу, жижүүрийн ширүүн тушаал ээлжилсээр хүний цаг хугацааны мэдрэмжийг айжмаар мохоод гажээ. Чалхаагийн хэрэг мөрдөн байцаагчаас прокурор руу шилжээд хэд хонож байлаа. Хэрэг нь нэг шат агсан ч энэ нь түүний хувьд тайвшрал авч ирсэнгүй. Харин шүүхийн шийдвэр улам ойртож буйг сануулах мэд айц төрүүлнэ. Энд орсон өдрөөс хойш архаг хоригдлуудын гарын шүүсийг хангалттай хүртэж тэдний шээс басыг зөөдөг нэргүй зарцсан боллоо. Турж идсэн нүр, хонхойсон нүд, арзаатал ургасан сахал нь түүнийг хэдхэн сарын дотор өөр хүн болгосон юм. Шөнө хамаг биеийн загтнан хувцаа тэмдрэх бүрд бөөс хуурсанд баригдсанаа мэдрэн улам бүр шаналж байв. Гэвч тэр хийсэн хэрэгтэй өчүүхэн төдийч харамссангүй. Дүүгийнхээ нүцгэн биеийг санах бүрд хуйл тачаал нь аимшигтай асан тэр бүхнийг тасалдуулсан төгөлдрийг шүдэд зун үзэн ядаж байв. Ямар гэж хүн гэхээр ийм байдгийн бүү мэд. Түүнтэй хамт нэг өрөөнд байсан хоригдлуудын зарим нь хэрэг явдлыг дуулсан бололтой. Эмэрхүү зүйл ангитай хүмүүсийг шоронд нэг нүдээр хардаггүй юм да. Тийм шүү. Хулгай бол өөр хэрэг. Химэн да балцгаана. Найз бүсгүүдээ эр бараа гаргадаг сайн ирэн бидтэй. Химэн үг өднө. Үгсрүүд нэмэргүй. Чалхаа тэмд сул дорой ир биш. Энэ хар нүхэнд амиа хохол нам жим суухан түүнд үлзийтэй гэдгийг эрт мэдэрсэн. Нэг өдөр зүүн хазраа дагсан урт сорвтой болдоо гэхээр орж ирсэн бөгөөд түүнийг сорив гэж хожлно. Өрөөний толгой цуух муур шиг шар нүдтэй янгар хожид ядам угсгийн гар бариад "Оо сорив хаа, яагаад хүрээдэрвэ?" Химэн хүндлэхийг харвал халахын шоронгийн зартаа артмаануудын нэг гэдэг нь элдээ. Болдоо бусдын адил элдвэр доромжилсангүй. Харин ч чалхааг хэдэн хоног чимээгүй ажиглаж явснаа нэг орой "Хэрэг чинь прокурор дээр очисон гэсэн үү?" хэмээн цооширтон асуулаа. "Тийм ээ." "Яг юу болсон юм?" Чалхаа хэсэг дуугүй сууснаа болсон явдлаа нэмж хачирлан ярив. Болдоо дуустал нь анхааралтай сонсоод "Би анх шоронгийн хаалга татахдаа найз бүсгүүдээ гүтгүүлж байсан хүн. Тэр үед хорвоо бүхлээрээ миний эсрэг болсон мэт санагдаж үлээ. Тэгээд нэг л юм ойлгосон. Зарим хүүхнүүд ингэж нүүр буруулдаг юм байна. Өчигдөр чиний төлөө үхнэ гэж байсан хүн өнөөдөр танихгүй хүн шиг болчихдог" гэж шүд зун аяархан өгүүлв. Оюуна бид хоёр өмнө нь зөндөөл уулзсан. Гэтэл тэр өдөр аав нь "Мандал" гэж нэг новш гэнэт орж ирээд. "Мандлаа?" "Тийм ээ. Тээврийн жолооч." Оюуна бандахтаа худлаа хэлсэн бололтой. Сарив болдоогийн царайнд тавралахын аргагүй төрөх додрон нүд нь гялалзаж байснаа. "Аав ээжээрээ сайн гуйлга.
Нас өндөр хүмүүсийн үгийг хүмүүс арай өөрөөр хүлээж авдаг юм. Хэрвээ тэр оюунаа чинь өргөдлөө татчихвал чи зөвхөн хулгайн хэрэгээр үлдэнэ. Тэгвэл арай хөнгөн шийтгэгдэнэ гэж зөвлөжээ. Энэ олон хоногийн хугацаанд чалхааг эргэж ирсэн хүн цөөхөн. Аав ээж хоёр нь нэг ирсэн. Харин түүний огт төсөөлөөгүй хүн эргэж ирсэн нь төгөлдөр. Гэхдээ чалхаа огт баярлаагүй. Ганган хэнцэр энэ залуу гэнэт гэрт нь ирээгүй бол төгөлдөрт өөрөөс нь илүү саймшрах дүүгээ бодох тусам хор шар хөдлөнө. Энэ песта номхон царай алчгаад чанцлыг дураараа эзэмдэж байгаа. Ээж ч гэж ээж харсан ч хараагүй дөрүүзүүлдэг. Хэмээн бухимд сарвайлаа. Хөөхөө алсад уянгалан донгодож уулын бил дагсан шинэс хус моддын орой зуны намуухан салхинд үл мэдэх сэрчгэнэн. Голын ус хоржигнон урсаж хаа нэгтээ шууд жиргэлдэж үүлэн чөлөөний завсраар нар хурцаар ээж байв. Туудаг галанд чулууга эргүүлж тойруулан халааж байсан тулгаа айлв та хоёр мод жултгой түүгээд ирээж хуурай молж ирээрээ гэхэд төгөлдөр мушилзан за дарга химэн яслоод гэгээг тэрэн ануужиг дагуулan модны зах руу явлаа. Тэд голын эрэг даган алхаж хуурай мөчөр түүх зураа шин эмнэлгийн ажил заяагийн тухай гаражийн талаар ам хуурайгүй ярилцсан. Ийхүү удаж тэвэр дүүрэн хуурай мод цуглуулсаар боцож ирэхэд тулгаа жогтой гарцаар хоёуланг нь ээлжлэн хараад ганц тэвэр мод түүхэд яасан их уддаг юм дээ. Айгүй бол манай гэгээг түүсэн дээ гэж шоолонгой хэлв. Манхамтал зулсан бадрах түүнийг явран болилдоо наад хоёроо 50 орхи хэмээн аяархан шивнэж байв. Бүгд инээлдэх зуур чанцал өөрийн ирэхгүй ануужинг харс тогтоон сэм ажиглана. Энийг бүрдэн гэрэл цацарч өөртөө итгэлтэй намблаг байдал энгэр төрөх том хөх урчлон хөл нарийнхан жавхгар бэлхүүс ховилтон тонтойх өгзөг гээд гоо сайхан бүхэн түүн зогцолжээ. Чанцал өөрийнхөө туранхаа би дөнгөж томорч буй жижигхэн хөхөө мэдрэх шиг болж өөрийн ирэхгүй санаа алдлаа. Түүний сэтгэлд атаархлуу, гомдол, эсвэл анхны харийн шаналл уу гэмээр үл ойлгогдох мэдрэмж төрж байв. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. Хорхогч удалгүй болж махны үнэр уулын амаар тархахад ёстой сайхан болсон байх шүү. Бадрагч гой дамталжээ. Энэ хүнтэй суусан хүн жарган даа гэж бүгд магтахад тулгаа. Хөөе, би галыг нь тохируулсан шүү. Ингээд л миний нэр гардгүй юм гэж алиалж байлаа. Тэд хөгжилтэй яриад дэлхэн хүмүүр гэгээг өхөөрдөн эрхлүүлж нэг шоглон инээдхөр болж удаан сууцгаав. Балдан үе архины бөглөө мултлан сүн түших бөгөөд хоёр багт хуваагдан хөзөр тоглон шуугилдсаар үдэш боллоо. Цэцгээ халамжсан бололтой ансгаа жигдүүлэн хүүгийнхээ тухай мөн оюунаг худал мэдүүлэг өгснийг цаашид яах учраа олохгүй байгаагаа цэмпэлж шивнэт сав. Балдангаа хэдийнэ тасарч майхны үд хавцаа өнхрөөд өгчээ. Харин дондог улаа бодрон мод толгоогоо угзран бодол хэлж сууснаа. Хөө минь наашаа суудаа. Аавда битгий гомдорой. Охиныг чинь аав нь дахиж элдвэр бодохгүй. Манай удамд орос хүмүүстэй холбоотой хэд хэдэн таагүй явдал тохиолдож байсан юм. Тэгээд л зөрүүдэлдэг байж. Нас ахих тусам хүн өөрийнхөө айцыг зөвд хөх гэж их тэнийг юм хийдгийм байна. Хэмээн аяархан шивнэв. Аваа, талигаач маань орс биш шүү дээ. Мэднэ. Миний энэ муухай бодлыг бурхан өршөөг. Орос хүмүүс яасан юм бэ? Тэр тухайгаа ярьж өгөөч. Энэ үед бүгд сониучрхан төөдгөрүүд өгөхөд хүмүүс амрагдээ. Дараа нь тухтайхан хүүрнэ гэлээ. Гэнэт майхан дотроос гэгээгийн уйлах сонсдоход чанцал би онтуулж хаад ирээ гэд шуурдхийн гүйж одов. Төөдгийн дэргэд цөөн хүн үлдэж галын дул үе бадран очин харанхуй тэнгэр өөдөө сарнин одно.
Дондог аягтай архиа тамшаалан хүртэж амаа ханцуугаараа шудран арчаад "Манай удамд буддын шашинд нэвтэрхий лам хүмүүс байсан юм" гэвч цэвүүн цагийн ирэхээр хувь тавилан нь өөрөөр зурагдсан. Өвөг дайдс минь ухаалаг шийдвэр гаргаагүйсэн бол бид ингээд сууж байхгүй л байсан болов уу гэд уртаар санаа алдснаа нам дугаар хүүрнэн ярьж эхэлжээ. Хангаа нурууны аглаг гүнд нуугдсан мэт нэгэн намгүм уулын ам бий. Өндөр хадан цохионууд хоёр талаар нь түшиж нарч өдөржин төдийлөн тусдаггүй тэрхүү нууцхан аманд балдан бэрээвэн хийд оршино. Энэ нь том сүрлэг хүрээ хийд биш. Хэдхэн дуган, чулуун сувраг, модон сууц бүхий жижигвтэр хэд. Гэвч түүний үнц нь хэмжээ сүрэндээ бус оршихуйтай байлаа. Аглаг уулын энэ нууцлаг амыг балдан хамб зориуд сонгон суур тавьж чулуу бүрийг нүүрж анхны зулыг нь өөрөө өргсөн тул нутгийнхан балдан бэрээвэнг зүгээр нэг хийд бус. Балдан хамбын сүн шингэсэн ариун газар хэмээн хүнддэгдэг байв. Энд хэн дуртай нь ярьдаггүй. Зөвхөн үнэнд сүсэгтнүүд сэтгэлийн мухарц залбиралт хийсэн хүмүүс л уул усыг даван нарийнхан жимээр өдөржин явж байж хүрдэг байлаа. Арц хүчний анхлан үнэр салхинд уусан сэнгэнэж хүрэл хонхны намуухандуу хад цохоог дамжин цуурайтах нь хүний сэтгэлийг өөрийн ирэхгүй тайтгаруулна. Асад хөхөө донгодож уулын гориг чулуун дээгүүр мэрэлцэн урсгах нь хүртэл Бурхан намын аялгау мэт санагддаг ажээ. Энэ хэдэд цөөнгүй хүүхэд багчууд шавлан сухаар ирдэг бөгөөд балдан хамбын зээ дүү гончх нь бага наснаасаа ном эрдэмд гарамгай ой тогтоол цайтай нэгэн байсан тул нас сахихын хэрээр хийдийнхээ нэр хүндтэй лам нарын игнэнд орж эцдээ балдан бэрээвэн хийдийн хамлан болжээ. Харин түүнээс 5 насаар дүү сандаг нь залуу боловч зан уйл, төвдгэл, судар шастер буддын ухаанд гүн нэвтэрсэн том лам болсон байв. Том эгч дул маань хийдээс холгүйхэн эр нөхрийн хамт мал маллан амьдарч хоёр дүүгийнхээ хүнс хоолыг бэлтэнэ. Хүмүүс хол ойроос зорин ирж ном айлдуулахыг хүсэж өвчин хуучаа үзүүлэхээр бараалхана. Сандаг хизээч өөрийгөө гайхуулдаггүй дөлгөөн даруй зантайж эрдэм чадлыг нь биширдэггүй хүн ховор байлаа. Ах トゥ хоёрын нэр балдан бэрээвэнгийн хад чулуун ханнаас хальж хангайн тал нутгаар нэг түгжээ. Гэвч цаг үе өөрчлөгдөж эхэлсэн юм. Хийдийн гардаа ирэх зочдын царай хувирч лам нарын яриа айдуу олж шөндөлөөр морин төвргөө сонсогдох нь олширчээ. Шарын шашинд халгаатай цаг ирж буйг гончиг хамблам хамгийн түрүүнд мэдэрсэн гэдэг. Нэгэн орой нар уулын цагуур шингэж хийдийн чулуун хананд зулын гэрэл анивчиж байх үед дүүгээ дуудаж суулгаад "Сандгаа, юутаач нэг маань хар болох ёстой бололтой" гэж намуухан өгүүлжээ. Сандаг толгой гудаалган хэсэг сууснаа. "Аха, Бурхан шашны номыг орхино гэдэг амаргүй юм" гэж шивнэв. Ном орхихгүй, харин хамгаална. Нэг нь ил гарч нөгөө нь далд үлдэх хэрэгтэй. Ах トゥ хоёр хувь тавилангаа шоонд даатгаж шоо эргэлдэн чулуун шалан дээр өнхөрсөөр сандгийн өмнө ирж тогтсон гэдэг. Ингэжл балдан бэрэнгийн хийдийн нэрт том лам сандаг шар шувтарч төрийн хар хүн болон уулнаасаа буужээ. Харин гончиг хамб аглаг хийдтэй үлдэн Бурхны өмнө зул өргсөөр хоцорсон юм. Гэвч сандаг шашны намаа орхисонгүй. Ном судраа ил дэлгэн уншихаа байсан ч сүсэг бишрлээ зүрхэндээ хадгалаж буддын ухаан төвдгөлний мэдлэгээ мартаж төвдсөнгүй. Гэвч гончигч хамбламын суудлаа орхисонгүй. Тэд хоёулаа өөр өөрийн замаар Бурхны намаа хамгаалан үлдэхийг хичээсэн ажээ. Удалгүй сандаг нутгийнхаа дүүмэдхэн даруухан бүсгүйг эхнэрээ болгон авч хүргэн ах төдвийн гэрээс холдолгүй нутаглан мал маллан намжим амьдрах болов. Ах эгч хоёртой ойрхон байхыг хүссэн тэрээр зав гарвал төдвийнд очиж зай гарвал гончиг ахтайгаа төв дээр хуужилж судар номын тухай шивнэлтэн суудаг байлаа.
Гэвч удалгүй 1932 оны их хэлмэгдүүлэлт эхэлжээ. Лам нарыг хоморголон баривчилж, хийдүүдийг тараан болгож, олноор нь буудан хороож эхлэхэд гончиг хамб хийдээсээ оргон төдвийн дэрч нуугдав. Номын хүчээрч тэрөө, хувь тавилангийн ивэлэрч тэрөө, эхний баривчилгаанаас мултарч чадсан ч гончиг 2 жил намжим аж түрэн гаднаа энгийн малчин мэт харагдагч дотроо номоо бясалгасаар байлаа. Гэтэл гай дахин иржээ. Нэг өдөр төдөө хадам дүүгийнхээ хуучин лам дээлийг өмсөөд хонинд явсан гэдэг. Чухам ягаад гэснийг хинч мэдсэнгүй. Хээр талд хонь хариулж явахдаа буута цэргүүдтэй халз таарж, сэжиг төрүүлсэн бололтой зугтаасан ч удалгүй баригджээ. Муу хууvalд зугтаана гинэ. Бусад чинь хаана вэ? Хэмээн нэгэн монгол дарга буу тулган сүрдүүлв. Би лам бишээ. Та нар харал та гэд малгайгаа аван 5 гизгээ үзүүлжээ. Яхаараа лам дээл өмсөж явдаг мал вэ? Дээлний эзэн хаана вэ? Өмсөх хувцсгүй болоод хээрээс осноо өмссөн юм. Хэдий зал хэрэгэлсэн ч тэд итгэсэнгүй. Ийм олон хонь хариулж байж өмцөх хувцсгүй гинэ чи гэж агсран удаан тамлан байцаасан ч амнаас нь хэрэгтэй үг унгаж чадсангүй. Хорсож шарлагсан буруу намтнууд төдвийн хилийг огтлож хажихад давхиад явчихав. Төдөв шүнжин мөлгсөөр улаанголтой амтан гэртээ ирээд болсон явдлыг эхнэр хадам дүү хоёртой дохио зангаагаар арай ядан ойлгуулж, хурдан зүгт хэмээн дахин догсоор хорвоог орхив. Энэ бүхэнд өөрийгөө буруутгах гончиг яагаад энэ амьшигтай хувь тавилан шоонд минь буусангүй гэж өчнөө боджээ. Эцэст нь өөрийнх нь цаг ирснийг ойлгов. Одоо ихчтэй гай болох нь. Орос цэргүүдийг дагалдсан монгол дарга хүргэн ахыхын цогц руу хуруугаараа чижлэн хаа муу хуувалз мэдээд байсан юм а. Хамсааднууд байжээ хэмээн агсарлаа. Тэд гончгийг дорн барьж хүлэн зодож тамлан алтан бурхан ном судраа хаана нуусан хэлмүү шар хувалз хэмээн хашгирцгаав. 16 дугаар хэсэг төгсөв.